Олон улсын хөдөлмөрийн байгууллага хүүхдийн хөдөлмөрийн төвчшгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ үзүүлж байна. Бид энэ удаа нийгэмд бодиттой оршин байгаа бөгөөд цаашид нуугдмал далд хэлбэр рүү илүү шилжих хандлагатай байгаа хүүхдийн хөдөлмөрийн асуудлыг хөндөх болно. Энэ асуудлыг инхүү өргөн хүрээнд авч үзэх болсны шалтгаан нь дэлхий дээр 120 сая хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа ба тэдний хийдэг зарим ажил хүүхдийн бие бэлдэр, эрүүл мэнд, оюун санаанд эдгэшгүй хор нөлөө үзүүлж, улмаар амь насанд нь хүртэл аюултай байдагтай холбоотой юм. Хүүхдүүдийн эрхэлдэг ажлууд хоорондоо их ялгаатай. Хүүхдүүд эцэг эх гэр бүлийн ажилд туслах, нийгэмд тустай сайн дурын ажил эрхлэх зэрэг нь хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөөтэй байдаг ба үүнийг хүүхдийн ажил гэж нэрлэдэг. Үүнд гэрээ цэвэрлэх, хувцас угаах, мод хөрөөдөх, хагалах, дүүгээ асрах, дэлгүүр явах, ус авах, өрхийн аж ахуйнтай туслах зэрэг болно. Харин хүүхэд суралцахын хажуугаар эсвэл сургуулаас бүр хөндөрж хөлсөөр ажиллах, удаан хугацаанд хүнд хүчээр биеийн хүч их шаардсан хүүхдийн сэтгэл санаа, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ажил хийхийг хүүхдийн хөдөлмөрт тооцдог юм. Насанд хүрээгүй хүнийг ажилуулахыг хоригдсан ажлын байрны чагсаалтаас гойлго гойлгох, ачаа зөөх, кондуктор, хөдөлгөөнд худалдаа эрхлэх, барилга дээр ажиллах, химик хорт бодистой харьцах, газар доор ажиллах, мал нядалгааны газар буюу арьс ширний үйлдвэрт ажиллах, гэрийн үйлчлэгч, массажийн үйлчилгээ, тайжих үзүүлбэр үзүүлэх, амтан сургах, энийг сургах гэх мэт. Насандаа хатсан хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь амь нас, эрүүл мэндтэй халтай, төвчшгүй хөдөлмөр эрхэлж байгаа нь зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай болоод байна. Тэгэл гэртээ ус масаа авч байгаа л тэгэл зах дээр гараал тормоор зараал тэгэл ачаа мачаа зүгэл тэгэл ажил эхэлсэн. Тэгээд микс кондуктор хийдээ. Өглөө 7-аас 10 хүртэл ажиллаад 7000 цэсний цалин авдаг. Тэгээд тэрүүгээрээ гэрээ болгоход гэртээ олондуудын нурс авдаг. Тэгэл амьдэрч байна. Энэ дээр нэг 4-5 жил ажиллаж байгаа шүү. Өглөө 12 цаг гэж гарч ирэл. Өөрөө 5-6 гэл бодчих шүү дээ. Гэртээ 6 л. Манайх чи хэд илээ? Хэд лээ? 5 л. Нөө зүгээр ахмахтайгаа амьдэрдэг. Зөндөө ашигт 8 цагаас ирдэг. 29-оос тардаг. Гэр бүл дөрүүлэн амьдэрдэг. Энэ ч ажил ээж авдаг туслах гэдэг ээж ажил. Нэг өшөөний би 30 минут өдөр. Өдөрт нэг өдрийн 5 минут. Тэгээд 15 бол 75 биш. 12-оос тарж юун дээр гэртээ ирж ховцоо солиод өгөөмөд дээр ирж төмөр дөгөөд хоолныхоо мөнгө хийдэг. Нэг хил төмөрөг 50 авдаг. Өдөрт тэгээд олцсон нэг 20 мөр 10 мөр гэлтэй. Би 16 та. Тэгэд гэртээ 7 л амьдардаг аав ээж хоёр ажилдаа утсан агаа
одоо орой ажилд явна. Тэгээд одоо галынхаа нүрс авахгүй. Тэгээд галынхаа нүрсийг авах гээд энэ чивэж байна. Хүүхэд яагаад хөдөлмөр эрхэлж байна вэ? Хүүхдүүд ихэвчлэн гэр бүлийн орлогоо нэмэгдүүлэх эсвэл өөрсдийнхөө амжиргааг хангах зорилгоор хөдөлмөр эрхэлж байна. Зарим тохиолдолд гэр бүл нь хүүхдийг сургуульд явуулах боломжгүй байдгаас болж хөдөлмөр эрхэлж эхэлдэг. Яг энэ жишгээр өнөөдөр Монгол улсад хөдөлмөр эрхэлж байгаа олон хүүхдүүд огт сургуульд хамрагдахгүй хөдөлмөр эрхэлсээр л байна. Зарим нэг нь сургууль ажлыг хослуулж байгаа боловч боловсрол эзэмших, хөгжих, нийгэмших боломж хязгаарлагдмал байна. Хүүхдийн хөдөлмөр эрхэлж байгаа суурь шалтгаан нь нийгэм эдийн засгийн байдал суларсан, гэр бүлийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлт бага, тухайн улс орны хүүхэд хамгааллын хууль эрх зүйн орчин, нийгмийн хамгааллын байдал сул зэрэг асуудлууд нөлөөлж байна. Монгол улсын үндэсний статистикийн хороо олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2012 онд хийсэн судалгаагаар Монгол улсад нийт 5-аас 17 насны 93 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагийн 11% буюу 10 мянга гаруй хүүхэд хориглосон ажлын байранд аюултай, хүнд хортой ажлыг хийж байна. Эдгээр хүүхдүүдийн олонх нь хөдөө аж ахуйн салбар, барилга, цемент шохон үйлдвэр, албан бус салбаруудад ажилладаг байна. Энэ нь хүүхдүүдийн хичээл завсардах, сургуулаа орхиход хүргэж байгаа юм. Ер нь бол энд нэг хүүхдүүд хог ухаж амьдэрдэг гэж сонсоод ирсэн л дээ. Тэгээд ирсэн байдал бол маш хүнд байна. Тэгээд сая нэг 2 хүүхдийн зураг авлаа, 2 хүүхдтэй ярилцж үзлээ. Тэгээд хоёулаа хог ухаад ар гэрээ авч явж байгаа, амьдралаа залгуулж байгаа л гэж байна л дээ. Тэгээд өөрсдөөс нь одоо ингээд цаашдаа сурах уу, сургууль соёлдоо явдггүй гэсэн ерөөсөө тэр талаар боддггүй л гэж байна. Тэгээд баг ингээд өөрсдийнх нь хувь тавилан юм шиг л ингээд насан туршдаа хог ухаад амьдрах юм шиг юм ярьж байна л дээ. Хүүхэд болохоор л эдгээр мэдрэхгүй байна. Хэрвээ би юм уу чи хийжсэн бол хизээч бид нар энэ чи пүүцтэй зогсоод юм уу тийм үү? Өмднийхэн шуумаг нь өвдгөө хүртлээ ч юм уу өмд нь ноорцсон тийм үү? Шилбэнд даарцсан тийм хөлийнх нь хуруунууд нь хөрцсөн ийм бид нөхцөл бид нар хизээч ажил хийхгүй. Тийм. Гэтэл эдгээр хүүхэд тулдаа мэдэхгүй ч гэдэм үү тийм үү? Хүүхэд тулдаа эдгээр ингээд мэдрэхгүй ингээд ажиллаж байгаа байдал тийм дүр зураг надад харагдсан байхгүй. Нэг машины хаалт навцсан нэг чинь жилээр том джип хаалт навчсан. Шинэ жилээр өшөөж. Тэжнээс тог цохин фармдрал. Эдгээр эрхээ хамгаалуулахаа мэдэхгүй. Би надаа ийм усны гутал аваад өгөөч тий. Надад ингээд ийм комбинзон өмсгчөөч тий. Ус нэвтрдэггүй комбинзон өмсгчөөч гэдэг юм уу. Надад ингээд хурууны нэг ийм шахны лент авцраад өгчөөч гэж хэлэх тийм үү. Тэр юу нь байхгүй. Эрхээ хамгаалж мэдэхгүй. Хүүхдийг бол ер нь хөдөлмөрөөр хүмүүжүүлнэ гэдэг штеп. Тэгж ярьдаг чи. Би бол тэртэй тал дээр бол ерөнхийдөө зөв гэж боддог. Хүүхдийг ямарваа нэгэн байдлаар тэр чин хөдөлмөр хийж ийж тэр хүүхчээ өөрийнхөө төлөвшин ч гэдэг юм уу байр сууриа олж явна гэж боддог л доо. Зүгээр яг тэр хүүхдийн төвчгүй хөдөлмөр гэдэг бол ер нь бол тэр бүр эсрэг штеп тэрнээсээ. Хүүхдийг бараг л залхааж байгаа штеп. Амьдралаар нь шийтгэж байгаа маяг ихтэй болцсон. Тэгсэн чи бас нэг юм байгаа. Энэ хүүхд чинь мэдээж хэрэг хүүхдэрээ байхгүй штеп. Өсч том болно. Өсч том болсон одоо яг л ийм хар ажил хийгээд энээсээ илүү цаашаа гарцгүй тийм цаашаа хараагүй болсон хүүхд чинь бас л ээж аа болон тэрний хүүхдүүд бас нэг иймэрхүү л байх байх. Тэгэхээр зэрэг энэ одоо хүүхдийн хөдөлмөр эрхэлдэг ч юм уу энийг бол ер нь л хаанаа л бүр байхгүй болох гал хэрэгтэй. Хүүхдэд цувсуур боловсрох хэрэгтэй. Тэгснээр тэдний ирээдүйн нэгдэг хэрэгтэй. Олон сурч илээ бол над хэрэгтэй л дээ. Гэхдээ бас мөнгө төгрөг боломжгүй байна. Хүүхэд хөдөлмөр эрхлэнэ гэдэг нь тэднээс хүүхэд насыг хулгайлж байгаа хэрэг юм. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санаачлан дэлхийн нийтээр хүүхдийн хөдөлмөрийн тархалт өссөн нэмэгдэж байгаад анхаарал хандуулж түүнийг устгахаар хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг 2002 оноос тэмдэглэж эхэлсэн. Монгол улс 2006 оноос эхлэн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Уг өдрөөр хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн дуу хоолойг төр засгийн болон олон нийтийн анхааралд хүргэх, тэдний эрхийг хамгаалах асуудалд сургууль, багш, эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэнэ. Хүүхдийн хөдөлмөрийг устгахад хүүхдийн боловсрол хамгаас чухал төдийгүй багш сурагчдын оролцоо, мэдлэгийг нэмэгдүүлэх нь чухал нөлөөтэй гэж дэлхийн нийт үзэж байна.
Тийм ч учраас энэ жилийн хувьд хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрөөр хүүхдийн хөдөлмөрт үгүй гэж хэлье. Чанартай боловсролд заа гэж хэлье хэмээн уриалж байна. Хүүхдийн хөдөлмөрийг устгаж хүүхдэд боловсрол эзэмшүүлэхэд сургууль, багш, сурагчид, эцэг эхчүүд олон нийтийн оролцоо хамгаас чухал.